Оройн төргийн үзэгчдээ өнөөдөр Лхагва гараг Орхон аймагт болсон зарим үйл явдлын мэдээллээс оргил цагийн орой мэдээгээр дамжуулан хүрэх гэж байна. Эхний мэдээгээ хүргэе. Эрдэнэт үйлдвэр Булган аймагтай харилцан ойлголцлын санамж жижигт өнөөдөр гар үсэг зурлаа. За энэ нь тус үйлдвэрийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал гэдгийг бас онцлсон. Өнгөрсөн онд ихтэл Эрдэнэт үйлдвэр Орхон Булган аймгийн төсөвт нийтдээ 43 тэрбум төгрөгийг төлрүүлсэн гэх мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс өглөө. За энэ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон Булган аймгийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж жижигт анх удаа гар үсэг зурсан үйл явдлыг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм а. За Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани Булган аймагт харилцан ойлголцлын санамж жижигт гар үсэг зурлаа. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд анх удаа болж буй үйл явдал юм. За өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани Орхон Булган аймгийн төсөвт 43 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Жил бүр 10.3 тэрбум төгрөгийг Булган аймагт ус болон газрын төлбөрт олгодог. Сүүлийн 4 жилийн хугацаанд энэ төлбөрт нийтдээ 39.3 тэрбум төгрөгийг тус аймгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн Булган аймгийн төвд хийгдсэн хэд хэдэн авто замын засвар шинжилэлт тус үйлдвэрээс оролцсон байна. За дээрх хоёр тал өнөөдөр харилцан ойлголцлын санамж жижигт гарын үсэг зурснаар цаашид олон чиглэлээр хамтран ажиллах боломж нэгдэж байгааг талууд онцолж байлаа. Ер нь бол Эрдэнэтийн үйлдвэрийн ард талд Орхон аймаг, Булган аймаг хоёр маань жилийнхээ орон нутгийнхаа төсвийг үндсэндээ бүрдүүлдэг гэж хэлэхэд болно. Бид орон нутгийнхаа төсвүүдэд энэ хоёр аймаг маань үндсэндээ бол татаасгүй өөрсдөө орон нутгийн төсөв бүрдүүлж байгаа шүү дээ. Энд бол Эрдэнэт үйлдвэр гол оролцоод үүсгэж байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн потенциал өгөөж бол энэ орон нутгийн төдийгүй улсын төсөвт ямар байна гэдгийг зүгээр энэ л харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол орон нутгатаагаас харилцан ойлголцож орон нутгаа хөгжүүлэх тал дээр бас нэлээд олон бодгийг хамтарч хэрэгжүүлэх зүйтэй гэж ингэж ойлгож байгаа. Эхний ээлжинд бол бид Булган аймгийн удирдлагуудтай хамтарч энэ залуугийн хөндөд нисэх онгоцны буудлаа бий болох асуудал дээр бол зам тээврийн яамтайгаа хамтраад гурван талд гэрээ санамж жижигс байгуулсан явж байгаа. Энийгээ бид бас идэвхжүүлэх. За тэгээд цаашдаа Булган аймгийн төв дээр шинээр бий болж байгаа дэд хүч олон байгууламж дээр бид нар бас техникийн мэргэжлийн тусалцаа үзүүлэх дэмжих чиглэлээр бол энэ харилцан ойлголцлын санамж жижигэд гар үсэг зурж байгаа. Нөгөө талаасаа бол Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа бол хэвэн явж чадж байна. Энд бол бас Орхон аймгийн удирдлагууд, Булган аймгийн удирдлагууд бол боломжоор бидийг бас дэмжиж тусалж байгаа. Нөгөө талаас үйлдвэрийн үйл ажиллагаа хэвээ явж байгаа хэмжээгээрээ энэ орон нутгийн төсвийн үйл ажиллагаа бол бас тасралтгүй сайн явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ Эрдэнэт үйлдвэрийн орон нутагт оруулж байгаа өгөөж бол маш их байгаа. Үүний хажуугаар бол бас орон нутагт бол Эрдэнэт үйлдвэрийн нөмөр нөгөөлөг хаялга бол маш их байгаа шүү дээ. Орхон аймаг, Булган аймгийн хооронд бол хамтын ажиллагааны гэрээ 4 жилээр багсагдаад тэгээд жил болгон шинжилгээд явдаг байсан. За Эрдэнэт үйлдвэртэй бол Булган аймаг анх удаа гэрээ байгуулж хамтын ажиллагааны. Тэгээ энэ нь бол зүгээр бид хамтын ажиллагааг бас шин шатанд гаргах харилцан ойлголцсон. За нэгэнт Булган аймгийн газар нутаг дээр бас хамааралтай учраас ойлголцохгүй болохгүй байгаа юм. Хуучин бол юу гэдгийг Эрдэнэт үйлдвэр улсын өмчгээд ингээл юм улсууд тоодгүй байлаа шүү дээ. Сүүлийн үед энэ иргэдийн дунд ойлголт өөр болсон. 2 толгой 5 толгой гэдэг өмнө говьд том үйлдвэрүүд бий болсон. Тэр өмнө говийн эргээд өмнө говийнхаа нутг руугаа юу яаж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр энэ хэлбэрийн шатанд гаргахыг л бид зорьсон юм. Тийм учраас өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Булган аймаг хоёр шинэ нөхцөл байдалд ингэж хамтарч ажиллахаар боллоо гэж ойлгож байна. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр Булган аймаг болон зам тээврийн яам хамтран их залуугийн хөндөд онгоцны буудал барих ажил эхлэлийн шатандаа явж байгаа юм байна. За өнөөдөр санамж жижиг байгуулснаар дээрх хоёр тал хамгийн ихэнд хэд хэдэн чиглэлд хамтрахаар болж байгаа юм. Тодорхойлбол тус аймагт хийгдэх дэд бүтэц инженерийн шугам сүлжээний ажилд Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд тусалгаас гадна техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх юм байна. Аймгийн судалгааны ээлжид зөвлөлийн хурал өнөөдөр хуралдлаа. За зөвлөлийн хурал дээр авч хэлэлцсэн чухал асуудлуудын нэгд автоэрийн талаарх бодлогын асуудлыг хэлэлцсэн явдал байсан юм. За энэ талаар багцлж мэдээллийг сэтгүүлч бүр бэлжээ бэлтгэх үргэж байна. Аймгийн авто тээврийн талаар баримтлах бодлогын бичиг баримтын хэрэгжих хугацаа 2015 онд дууссантай холбоотойгоор аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс авто тээврийн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулан төслийг зөвлөлийн хурлаар танилцууллаа. Энэхүү бодлогын бичиг баримт нь 10 бүлэг 67 зорилтын хүрээнд 2030 он хүртэл хэрэгжихээр боловсруулагдсан байна.
Бодлогын бичиг баримтын гол зорилго нь авто тээврийн үйлчлэгээний салбарт бүтээмж инновацийн үр дүнтэй аргыг нэвтрүүлэх замаар тээврийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, Монгол Улсын стандартад нийцсэн авто зам, төмөр зам, агаарын тээврийн харилцаа уялдаатай тээврийн үйлчилгээ бүхий нэгдсэн сүлжээг оновчтой бий болгох зорилгыг дэвшүүлжээ. Тээврийн үйлчлэгээний шилдэг загвар хот болох мөн зорилт тавьж байгаа. За Замбарын бодлого төлөвлөлт боловсруулах, судлах, хотын доторх болон хот хоорондын тээвэрлэлтийн үйлчлэгийг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, бүртгэл хөтлөх, эрдэм чиглэлийн судалгааны статистик мэдээлэлээр хангах зэрэг төвлөрсөн системтэй болох төрийн зарим чиглэлийг мэрэгжлийн холбоо, төрийн бас байгууллагуудад үс хятадгаар шилжүүлж салбарын хөгжлийн шаардлагыг хангах үз, мэдлэг чадвар туршлагатай боловсон хүчний нөөц бүрдүүлэх, халуурын аюулгүй байдлыг хангах үз, мэрэгсэн инженер болон жолооч бэлтгэх, авто засварчин, тээвэр зохицуулагч, статистикийн сургалтын төв байгуулах, автомобилийн салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологиг нутагшуулан тээврийн ухаалаг тогтолцоог хөгжүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багтай тээврийг нэвтрүүлэх, үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ангийн автомобилийн салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримтын төслийг боловсруулан та бүхэнд танилцуулж байна. Зөвлөлийн гишүүдийн тухайд бодлогын бичиг баримтын хэрэгжих хугацааг дунд хугацааны болгон үйлчлэх саналыг гаргасан юм. 30 хүртэлгээд энэ хугацааг урт байна гэж хараад байгаа юм л да. Энэ шинжилгээ ухаан техникийн дэвшил хөгжил өнөөдөр их хурцтай хөгжиж байна. Дээрээс нь хүн демограф зүй механик өсөлт өндөр байдаг. Энэ үед бид нэр 30 он хүртэл хэтэрхий хайрцагтлан өөрөө бас нэг тийм хөгжлийн тал дээр арай жоохон гаргалгаа муутай байдаг нь практик дээр харагдаад идэг юм л тийм. Тэгээд чиглэлийн эрдэм шинжилгээ их сургуулиудын санал гэдэг нь их дутуу байдаг шиг байна. Манайхаас арай нэг гайгүй болцсон бодлогын баримт бичих бол агаарын тохиолдлыг оруулах шүү дээ. Энэ яаж хийгдсэн гэхээр тодорхой тендер зарлаад хөрөнгө гараад мэрэгжлийн байгууллагууд хийгээд ингээд бодсон болохоор бас судалгаа тооцоодоо үнэхээр цаашдаа бариад ажилд хэрэг болоод явахаар гараад байдаг. Тэгээд нэгдсэн дүнгээр нэг юм хөнгө зараад ийм шатнд ийм мөнгө зараад ийм өвжил дэвшилт орох юм гэдэг. Ийм байх ёстой л доо. Аймгийн авто тээврийн талаар баримтлах бодлогын бичиг баримт боловсруулах хүрээнд нийт багууд болон тээврийн аж ахуй нэгж компаниудын дунд хилцүүлэг зохион байгуулж энэ чиглэлд судалгааны ажил хийсэн ихтэй сургуулийн багш нарын саналыг тусгасан гэж байна. Засаг даргын зөвлөлийн урлаас бодлогын бичиг баримтын хэрэгжих хугацааг 2024 он хүртэл хэрэгжих саналыг дэмжиж аймгийн эрдэнэ төлөвчний хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэлээ. Энэ сарын 22-ны өдөр дэлхийн усны өдөр тохионоо. Тэгвэл энэ онд дээрх өдрийг ус ба ажлын байр гэсэн урайнд ор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. За үүнтэй холбоотойгоор манай аймагт усны асуудал эрхэлдэг байгууллагуудаас хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүрчдэд хандан мэдээлэл хийлээ. За манай аймгийн хувьд Сэлэнг мөрөн Орхон голын айс авд багтдаг. Гисэн эдийч гадаргын болон гүний усны нөөц харьцангуй багт тооцогддог байна. Тодорхойлбол 2004 онд хийсэн судалгаагаар усны нөөцийн хэмжээ 4 сая гаруй метр куб, за газар доорх усны нөөцийн хэмжээ 2.9 сая метр куб гэж тогтоогджээ. Аймгийн хэмжээнд нийт 11 гол горих тоологдсноос өнөөдрийн байдлаар 2 нь усгүй болсон байна. За мөн булаг, шанд 40 байснаас 10 ширгэсэн бол нуур тойром 4 байснаас 1 нь усгүй болжээ. За манай аймагт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж байгууллагын 1600 гаруй ус бохирдуулж байна гэж Сэлэнг голын сав газрын захиргааны дарга ярьлаа. За ус бохирдуулагчаас татвар авах асуудал нь хуульчлагдсан боловч засгийн газраас үүнтэй холбоотой шийдвэр гаргах асуудлаар тодорхойгүй байгаа юм байна. Татвараас өгсөн доогоор бол үндсэндээ татварын албанаас өгсөн доогоор бол 3600 аж ахуй нэгж иргэн байгууллагууд ус ашигладаг гэсэн тоо өгсөн бол бид бол газар дээр нь яваад бүр нарийн судалгаа хийгээд нэг үзэхэд бол Орхон аймгийн хэмжээнд бол нэг ус бохирдуулагч бол нэг 1660 орчим ус бохирдуулагч байна гэсэн юм судалгаа гарцсан одоо төвд байгаль орчны яамд өгөөд байж байгаа. Тэгээд ус бохирдуулсны төлбөрийн хуулийг хэрэгжүүлэхэд бол засгийн газраас бол журам батлагдах ёстой. Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг дагаж мөрдөх журам хэрэгжүүлэх юм журам гарах ёстой. Энэ хэрэгжснээр бол өнөөдөр бол иргэн хүртэл ус бохирдуулсны төлбөр төлдөг болно. За манай хотын хувьд 60 гаруй километрийн зайнаас буюу Сэлэнг мөрнөөс хэрэглээний ус авдаг нийт айл өрх аж ахуй нэгж байгууллагын 97% нь тоол урчсан.
Түүнчлэн МОН 2301 төсөл хэрэгжснээр гүний их усүрийн 4 худагаас гэр хорооллын айлуудыг усаар хангаж байна. За дээрх их усүрээс 54 худаг ус авч байгаа юм. За одоогоор худгуудыг ухаалаг болгох ажил эхлээд байгаа бөгөөд цаашид үргэлжлэх гин 2012 онд манай хотод орж ирж буй нийт усны 70 орчим хувийг алддаг байсан байна. За харин өнөөдрийн байдлаар манай хотод өдөрт 10-аас 12 мянган метр куб ус орж ирдгээс 48% алдагдал хүлээж байгаа юм. За энэ жилийг усны алдагдлыг багасгах жил болгон зарласан байна. Усны алдагдлын хувьд бол ер нь бол би хэлсэн шүү дээ, тий. Хуучин бол биднэрт өдөрт нэг 12 оны сүүлчээр ихтэл өдөртөө нэг 30-аас 35 мянган метр куб ус манай хотод орж ирдэг байлаа. Одоо орсон цуугчид нэмэгдээд хот тэлэгдээд өргөжлөд байгаа хэрнээ усны хэмжээ бол багасчихсан орж ирж байгаа. Энэ маань юу хэлж байгаа нөхдөр зэрэг нэгдүгürt бид нэр айл өрхөө бүрэн 97% тоолууржуулсантай холбогдлолтой нийт усны хэмжээ бол багасчихад байгаа. За усныхаа хэмжээнд ногдож байгаа алдагдал бол хуучин бол одоо нэг бид нэг нийт усныхаа 34% нь олж аваад 70% нь алддаг байсан болбол одоо багч гисэн орж ирж байгаа усныхаа 51%-ийг нь олж аваад нэг 48% нь алддаг. За энэ жилийн хувьд бол бид нар усныхаа алдагдлыг багасгах жил болж байгаатай холбогдуулаад усныхаа алдагдлыг 63% нь одоо ямар ч байсан бичиж олж авдаг бай гэсэн зорилт тавиад за эхний шатны ажлууд бол хийгдээд эхэлсэн. За түүнчлэн гэр хорооллын айлууд 1 литр усыг орон сууцны айлуудаас бараг 2 дахин өндөр үнээр хэрэглэдэг. Тэгвэл энэ зөрүүг арилгаж үнийг нэг түвшинд хүргэхээр ажиллаж байгаа гэлээ. За энэ жил усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд хэд хэдэн байгууллага хамтран ажиллаж байгаа юм байна. За мөн их хэмжээний ус ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдэд усны зохистой хэрэглээтэй холбоотой олон үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яамнаас Монгол Улсын хэмжээнд анх удаа үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгдсэн мэдээллийн санг бий болгох ажлыг зохион байгуулж эхэлсэн гэх таатай мэдээлэл байна. Энэ ажил Орхон аймгаас эхлэхээр болжээ. Нэгдсэн мэдээллийн сан бий болгох гол зорилго ач холбогдол нь аж үйлдвэрийн худалдааны салбарын өнөөгийн байдал цааш тэнцвэг хандлага, харилцан хамаарал, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөө, үүнээс шалтгаалan үүсч болох эрсдэл зэргийг албан ёсны статистик мэдээлэл болон аж ахуй нэгжийн мэдээлэл дээр үндэслэн нэгтгэн тодорхойлоход оршижээ. Мэдээллийн сан нь интернетэд суурилсан энэ хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх, тооллогод хамруулах ажил зохион байгуулагдаж байна. За жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэхүү мэдээллийн санд бүртгүүлснээр төрөөс олгогдож байгаа хөнгөлөлтөд зээл тусламжинд хамрагдах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сурталчлан таниулах, аж үйлдвэрийн яамтай харилцаа холбоотой ажиллаж мэдээлэл авах зэрэг олон боломж нээгдэх юм байна. За үндсэндээ бол бодлого боловсруулагч маань бол энэ нийт үйлдвэр эрхлэгчдийн мэдээллийн судалгаан дээр үндэслэж бол тодорхой бодлогоодыг боловсруулах зорилготой. За нөгөө талаасаа бол хэрэглэгчд маань энэ мэдээллийн санал руу ороод одоо хаана ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар мэдээллийг аваад ингээд бол нэгдсэн мэдээлэлээр хэрэглэгчдийг хангах ийм зорилготой. За нөгөө талдаа бол үйлдвэр эрхлэгчд ямар ашигтай вэ гэхээр ийшээ мэдээлэлээ оруулснаар өөрийнхөө одоо бүтээгдэхүүнийг сурчлах, за мөн одоо энэ нийт одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэсэн одоо төрөөс бодлогыг ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэгтээ бол нэгдсэн мэдээлэлтэй болгох ийм зорилготой байгаа. За мөн одоо үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. За энэ дээр бол төрийн болон төрийн өмчтэй аж ахуй нэгжүүд бол дотоод үйлдвэрлэж чадж байгаа бүтээгдэхүүнийг дотоодоос судалдаа авах ийм заалт болсон байгаа. Тэгэхээр бол одоо энэ дотоодын төрийн болон төрийн өмчтэй аж ахуй нэгжүүд маань мэдээлэл бол хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн сангаас бол ямар бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэж чадж байна гэдэг мэдээллийг бол авснараа бас дотоодын үйлдвэр эрхлэгчдийн маань борлуулалт нэмэгдэх ийм ач холбогдолтой байна. Одоо 2016 оны 3 сарын 13-наас 2013 оны 3 сарын 18-ны хүртэл явагдана. За жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань жижиг дунд үйлдвэрлэлийн гэрчлэгээтэйгээ 2015 оныхаа санхүүгийнхаа баримтаагаад тэгээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг энэ бүртгэх мэдээллийн сан гэдэг сайт байгаа. За тэгээд уг сайтад өөрсдөө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань мэдээлэл оруулах. Одоогийн байдлаар манай аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн албан ёсны гэрчилгээ авсан 140 гаруй иргэн аж ахуй нэгж байгаа юм байна. Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээлэл бүрэн хэмжээнд орсноор томоохон кластерыг хаана хэрхэн бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдол бий болно гэдгийг хэллээ. Цаашдаа нэгдсэн мэдээллийн сан бий болгох тооллого 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд явагдана. Манай аймгаас анхлан эхэлж байгаа нь дэд бүтэц сайтай үйлдвэрлэл төвлөрсөнд чиглэжээ. Хөтөлбөр лав гаригийн тодруулгын харилцаагаараа үзэж та бүхэнд үргэлжлэн хүрч байна.
За энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрийн тодруулагт хөдөлмөрийн үндэсний намын дарга Ганбаатар, за Орхон аймгийн хөдөлмөрийн үндэсний намын хорооны дарга Амар Заяа нар өргөдөн оролцож байна. Студид ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа. За хөдөлмөрийн үндэсний намын даргын хувьд манай аймагт ажиллаж байна. Хизээ ирв, ямар зорилгоор ирв, ямар бүрэлдэхүүнтэй ирв гэдэг. За миний хувьд бол улсын хурлын гишүүний хуваар өөрийнхөө одоо санаачилж батлуулсан хуулиуд, өөрийнхөө одоо ажиллаж байсан хуулиуд улс орны ер нь амьдрал ямар шатанд байна вэ гэдгийг одоо Эрдэнэ тогтынхондоо тайлбарлаж, таниулж, ойлгуулж, бас Эрдэнэтийнхнаас санаа бодлын сургаал, ном, шүүмжлэл, урам дэмийн үгийг их сонслоо. Ер нь бол улсын хурлын гишүүн гэдэг бол ганцхан дархнаасаа би сонгогдсон гишүүнтэй ажиллаад байх биш. Нийт 21 аймгийг бас одоо ард иргэдийг төлөөлж байгаа. Их хурлын гишүүн гэдэг бол ингээд одоо нийт намайг төлөөлүүлж байгаа. Намайг одоо сонгосон, намайг дэмжсэн Эрдэнэтийн одоо иргэд сонгогч нартайгаа уулзаж оюу толгойн талаар, ноён уулын талаар ер нь Монголын ирээдүйд бид яаж хамтдаа улам хүчтэй байх вэ? Энэ олон бүлэглэлүүд Монгол орныг 21 тэрбум долларын өрөнд оруулсан байгаа. Өрнөөс өрний хооронд амьдруулж байгаа. Ядуурл, ажилгүйдэл ингээд их болцсон энэ Монголоо бид хэдүүлээ яаж аврах вэ? Ноён уулыг тавиад туучлаа. Яаж энэ дээр бид хамтдаа байх вэ гэдэг талаараа Эрдэнэтийнхэнтэй ярьлаа. Манай Орхон аймгийнхан бол угийн ухаалаг маш их гэгээл маш их тийм бүтээлч хүмүүс. 15 дугаар сургууль дээр хорооллынхантайгаа уулзлаа. Гэр хорооллынхантайгаа уулзаж бас ихтэй ажлуудаа ярьлаа. Дараа нь уурхачин одоо соёлын төв ордон дээр уулзаж бас иргэдтэйгээ уулзлаа. Маш халуун дотны уулзалт боллоо. Дөнгөж сая ихэд би одоо Орхон аймгийн үйлдвэрчний холбооны хамт олонтойгоо манай Батцааш даргын удирдж байгаа хамт олонтой уулзаж бас ажил хэргийн уулзалтууд хийлээ. Энэ болгон дээр миний одоо дотны анд хүний төлөө, эрдэнчүүдийнхаа төлөө бас зүтгэн эв санаагаа нэгтгэхэд зүтгэж байгаа манай Амар Заяа доктор маань бас энэ уулзалтыг зохион байгуулж надтай хамт ингэж ажиллаж байна. 3 удаагийн уулзалт хийсэн байна. Хичнээн хүн хамрагдав. За иргэдийн хувьд, Эрдэнэтийн иргэдийн хувьд ямар саналыг танд төлхөө илэрхийлж байна? Олон саналуд байна. Иргэдийн хувьд за жишээ нь 15 дугаар хороолт дээр бол гэр хорооллынхан маань газрын асуудлыг их ярьж байна. За мал бүхий иргэд малчид маань өнөөдөр яаж бэлчээртэй байх юм бэ? Яах вэ? Ажилгүй олон залуучууд гэр хороолт байна. Энэ дээр яаж бид ажилтаа болох вэ? Дандаа танилтал, арын хаалга. Сая одоо энэ соёлын ордон дээр бол иргэдийн уулзж байгаа уулзалтуудаас ер нь бол онцлог дээр ажлын байр ядуурлаа хэдүүл яах юм бэ? Монгол орны хувь зүй ирээдүй яах вэ гэдэг их асуулаа. Дээр нь нэмээд ер нь Эрдэнэтийн үйлдвэр одоо удахгүй ингээд хаалтын үйл ажиллагаа руу орно, зогсолтын байдалд орно. Манай Эрдэнэт ингээд энэ чигээрээ юм балгас болоод үлдэх юм уу? Энэ олон хүмүүсийг ажилтаа байлгахын тулд яах вэ? Цаашид бид энэ дээр яаж ажиллах вэ гэдэг талаараа ярьсан. Ингээд Эрдэнэтийн үйлдвэр зогсоход цаашид эрдэнэчүүдийг яаж ажилтаа байлгах вэ? Яаж боловсруулах үйлдвэр барих вэ гэдэг тал дээр Амар Заяа докторийн бас судалгааны ажил байгаа. Ер нь докторийн ажил хамгаалсан нь бол ер нь яг Эрдэнэтийн үйлдвэртэй энэ бүтээн байгуулалттай холбоотой докторийн ажил хамгаалсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон зүйлүүд дээр бид нэлээд дэлгэрэнгүй ярьж хариултуудыг сонслоо. Ахмадууд бас их ирсэн, одоо их сайхан баярламаар юм залуучууд их ирсэн. Энэ хүмүүс маань ихэнх нь эрдэнэчүүд бид улам их хэв нэгдэлтэй өөрсдийнхөө ирээдүйн төлөө хамтдаа ажиллая гэдэг тэр санаа бодол надад их таалагдсан, намайг их урам дэм өгч их тийм сэтгэлийн уулзалт боллоо да. За Амар Заяа даргын хувьд бол энэ Эрдэнэт үйлдвэрийн халт хүчний менежментээр бас докторийн зэрэг хамгаалсан юм байна. Үзэгчд маань бас сонирн байж магадгүй. Уулзалтын үеэр бас иргэдэд өгсөн хариултаасаа бас хуваалт. Яах вэ? За юу юм телевиз үзэн суугаа дарханчуудаа энэ өдрийн амар амгалан айлтгая. За хөдөлмөрийн үндэсний намын хороо Орхон аймагт байгуулагдсан цагаас хойш бид иргэд хөдөлмөрчдийнхээ санаа бодлыг бол байнга тасралтгүй бас сонсож ирсэн. За өнөөдөр улсын хурлын гишүүн Ганбаатартай хийсэн уулзалтыг бид зохион байгуулж байна. Уулзалтанд оролцож байхад бол иргэд хөдөлмөрчдөөс мань олон одоо асуудлуудыг төр захиргааны хэмжээнд одоо шийдвэрлэж өгөөсэй гэсэн хүсэлт зөвлөмжүүдийг бол өгсөн. За энэс яг Орхон аймаг орон нутгийн хөгжилтэй холбоотой бас нэлээд олон асуудлууд хөндөгдсөн. Бид ерөнхийдөө үргэлж
өмнө нь л одоо сэтгэлгүй бидний төлөө биш одоо бүлэглүүд хувь заяага даатгаж ирсэн. Өнөөдөр бид эрдэнтийнхээ төлөө өөрсдөө дотроос тийм ээ энэ эрдэнтэй сайн мэддэг эндээ ажиллаж амьдарч исэн бид л зүтгэхгүй бол хувь заяага одоо бусдад даатгаад явах цаг нэгэнд өнгөрч байна гэж бодож бид бол маш их идэвхтэй эрчимтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ төлөө бол тууштай тэмцэх болно. Тийм Монгол улсад одоо танигдсан бас тэмцэгчтэй одоо хамтран зүтгэх болсон бол бас баяртай байгаа. Тэгээд энэ эрдэнэ төлөвлөрийг таарсан бас нэлээд олон асуудлуудыг хандлаа. Миний хувьд бол ерөнхийдөө эрдэнэ төлөвлөрийг анх байгуулагдсан цагаас нь эхлээд одоо өнөөгийн түвшин хүртэл одоо яг хүний нөөцийн хөгжлийнх нь хувьд ямар түвшинд байсан бэ гэдэг дээр бол судалгаа хийж одоо докторийн зэрэг хамгаалсан 10 жил судалсан. Хүний нөөцийн хөгжлийн асуудлыг судлахтай холбоотой ялтч байхгүй эрдэнэ төлөвлөрийн бус бүх л асуудлууд одоо хөндөгдөж судлагдсан байгаа. Тэгээд бас өнгөрсөн энэ 2 жилийн хугацаанд эрдэнэ төлөвлөрийн маань удирдлагын зүгээс бас хаалт хөгжлийн төлөвлөгөө гаргах одоо ажил бас төслөөр хийгдэж эхэлсэн. За энэ төлөвлөгөөнд бол манай Аш утгын мэлгийн нэрмж технологийн сургууль бол цаашдаа одоо энэ Орхон аймагт уул уурхайн чиглэлээр хотгомор хөгжих одоо ихтэй сургуулийн нэг болно. Ийм үлгэр жишээ загвар сургууль болно гэсэн ийм стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт бас оролцсон. За энэ цагаан тоосчлт, байгаль орчин одоо энэ нөхөн сэргээлтийн зэрэг бүхий л өөрөөр хэлбэл асуудлуудаар манай сургуулийн доктор эрдэмтэд бид нар хамтран боловсруулсан. Энэ талаараас бид нар бол бас хариултаа өгсөн. За улсын хурлын гишүүн Ганбаатараас асуухад сүүлийн үед одоо хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудалтай холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээд хүчтэй явж байна. За доторх албан тушаалуудтай холбоотой нэлээд зөрчилтэй харагдаж байгаа. Яг юу болсон юм бэ? Таны хувьд ямар байр суурьтай байна? Бас манай Орхон аймгийн үзэгчдэд энэ бол нэлээд сонирхолтой байна. Гарцад гарч байна л гэж ойлгоо. Ер нь бол хурдан морины хөөхөд унаага урдаа хийвэл их сайн байдэн шүү дээ. Монголыг идэж ууж байгаа, Монголын тусгаар тогтнол газар нутгийг худалдаж амьдарч байгаа бүлэглүүд өнөөдөр Ганбаатараас ухаалтлаа байдаг. Тэгэхээр тэд Ганбаатар оролцож одоо дараагаар нь ажиллаж байгаа энэ намыг анханаас нь одоо бөмбөг дотор нь суулгасан байсан. Анханаас нь энэ намыг ирээдүйд нь одоо хүнд байдалд оруулахын тулд анх үүсгэт нь л одоо өөрсдийнхөө туршуулуудыг оруулсан байдаг. Ингээд нөгөөдөл нь олон долоо юм ярьж одоо болсон болоогүй юм ярьж байгаа. Энэ Монгол ардын хувьсгалт намын ихэнх үйтж болж байсан. Баахан хүмүүс бөөнөрөө орчоод бөөнөрөө гарлаа гэдэг. Иргэний зоригногоо нам дайрч болж байсан. Энэ нам шинээр нам болж байгаа хүн болгонд зовлон учирдаг. Тэгэхээр ийм дөргион, ийм бэрхшээлүүдийн ард ялж гарна гэдэг бол сэтгэлийн тэнхээ. Энэ бол Монголын төлөө бас хийх ёстой л золиос. Ингээд хөдөлмөрийн үндэсний намын дараагаар Сайнхүү авахта Ганбаатар би ажиллаж байгаа. Манай нам дотор бас өөр дарга ургуулах гэж оролдож байгаа. Алтан нарыг алгаараа хааж болохгүй. Үнэн тэд гүйцэгдэнэ. Монголын төлөө оюу толгой, ноён, уул уурхайг шудраг болгоё гэдэг бидний үзэл санаа олон монголчуудын ядуурл ажилгүйдэл дээр амьдарж байгаа бүлэглүүдэд бол аимшиг байгаа. Бид ялна. Мэдээж иргэд бол тантай өнөөдөр уулзахдаа саналуудаа хэллээ. Шийдэх тал дээр цаашдаа ажлууд яаж явах бол таны хувьд одоо яаж төлөвлөж байгаа? Саналаа хэлсэн иргэдийн хувьд бол хүлээлт байгаа. Тий. Эрдэнэ тоотод Орхон аймагт бэрхшээлүүд байна. Ялангуяа ахмадуудад учирж байгаа бэрхшээл манай Эрдэнэтийнхэнд одоо усны төлбөрийг бас дутуу өгч байгаа явдлуудыг бас би судалгаа хийж байсан. Энэ цагаан тоосны асуудал, энэ одоо бас янз бүрийн одоо уурхайтай холбоотой тийм аюулгүй байгаль орчинд аюулгүй байдалд холбоотой зүйлүүдийг ч их ярьж байгаа. Ажилгүйд ядуурлын тухай олон асуудлууд ярьсан. Манай эрдэнчүүдийг хоморголон халдаг. Хэн нэгэн нам гарч ирээд хоморголж халдаг. Цэвэрлэгчээс нь эрхлэгчийн хүртэл туушинд нь халдаг. Сургууль дээр, цэцэрлэг дээр, төсвийн байгууллага дээр манай одоо Эрдэнэтийн зах дээр ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхэлж байгаа хүмүүстээр асар их тийм дарамтуудыг учирдаг талаар бас ярьсан. Хүнд суртлууд, авилгалууд бас гарчээ. Энэ даван туулах, энэ болгоныг шийдэх ганцхан гарцыг би эрдэнчүүдэд санал болгож байна. Тэр нь юу вэ гэвэл
Эрдэнтийн удирдлагад өөрсдөө гарч ирмээр байна. Ямар нэгэн бүлэглэлийн улс төр эдийн засгийн өнөөдөр 25 жил идэж уудсан бүлэглэлүүд байраас сольж Эрдэнтийг удирдах юм бол Эрдэнтийн энэ бэрхшээл шийдэгдэхгүй. Тэгэд газрын 8-аагаа хийн. Тэгэд авилгалаа авна. Тэгэд олон хүмүүсийн ажилгүйдэл ядуурал дээр улам сайхан амьдрна. Тэрийг зогсоох ганцхан арга гэвэл Эрдэнтийн жирийн иргэд бид эвлэлдэн нэгдэж Эрдэнтийн аймгийн Орхон аймгийн иргэдийн хуралд олонх болмоор байна. Эрдэнэт Орхон аймгаас өөрсдийн яг Эрдэнэт хотод Орхон аймагт амьдардаг иргэдээсээ өөрсдийн төлөөллийг их хуралд суулгамаар байна. Энэний төлөө санаа хэлсэн эрдэнчүүд маань маш сайхан хүлээж авсан. Маш олон хүмүүстэй би уулзсан өрөөл дэвшүүлж байна. Өнөөдрийн уулзалтанд доктор Амар Заяа манай хамт олон бүгдөө оролцлоо. Бид их урам авлаа. Эрдэнчүүд Орхон аймгийнхан маань ер нь ийм л зүйлийг хүлээж ирсэн байна. Маш их олон урмын үг сонслоо. Одоо бол яг бай сүүлийн 2 сар бүлэглүүд надаас айж над руу хов хүний рүү маань маш олон давталгаа хийж байгаа. Монгол орноо аврах, аюу толгоогоо ашигтай болгох олон хувилбар саналуудыг хэлэхэд өөдөөс тэр тал дээр хариулт хэлэхгүй миний хувь хүн рүү дайрна гэдэг бол асуудалтай би аль хэзээний ялцсан байна гэсэн үг. Тэгэхээр Орхон аймаг, Эрдэнэт хот ирээдүгөө баталгаатай болгоё гэвэл сайн гарт ирээдүгөө атгуул. Сайн гар гэдэг бол өөрсдийн чинь гаршуул гэдгийг би хэлмээр. Таны хувьд парламентод суух хугацаанд энэ баялагын тэгш өөрчлөлтөн дээр бас хүчтэй байр суурь илэрхийлдэг гişүүдийн нэг 4 жилийн хугацаанд тогтмол энэ асуудлаар ярьлаа. Ямар нэгэн үр дүнд хүрч чадв олонний сонирхож байгаа. Маш сайн үр дүнд хүрсэн. Монгол ардын нам, ардчлалсан нам, Монгол ардын хувьсгалт намч гэнэ одоо энэ бусад ихэнх олон намууд мөрийн хөтөлбөр дээр 12 он сонгуульд орохдоо аюу толгойг сайхан болгоно, уул уурхайг Монголд ашигтай болгоно, ард иргэдээ ажилгүй ядууралгүй болгоход одоо ажилгүйдлийн байхгүй болгож ядууралгүй болгоход уул уурхайн үр ашигтай ашиглана гэдэг юм бүх мөрийн хөтөлбөртөр байгаа. Аюу толгой дээр 51% ард түмэнд эзэмшүүлнэ, гэрээнд өөрчлөлт оруулна бүгдэнд нь байгаа. Тэднээс нэгэн ч дуурсангүй. Харин Бэйдагч 3 гишүүн. Манай хөвсгөлийн даваасрын гишүүн байна. Дорндын болорч чулуун гишүүн байна. Бид 3 нээлж 4 жил сөрөг хүчний байр суурин дээр ард түмнээ өмгөөлж дугарлаа. Энийг бол том амжилт гэж би үзэж байна. Ард иргэд маань аюу толгойн талаар хизээч ойлголтгүй байсан, мэдээлэлгүй байсан зүйлүүдээ авлаа. Энэ бол их хурлын гишүүн болгож өгсөн Дархан уул аймгийн ард иргэд, Орхон аймгийн ард иргэд нийт монголчуудын маань ач буйныг би буцааж хариулж байгаа л нэг хэлбэр. Тэгэхээр хүн бол миний амьдралын 12 жил оюутлоготой зурлаж. Ноён уулаа би хамгаална, оюутлогоо ашигтай болгоно. Үүний төлөө Орхон аймгийнхан дандаа намайг дэмждэг, улам их дэмжээрэй л гэж би уриалмаар. За баярлалаа, бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Студид ирсэн та бүхэнд баярлалаа. Цааш дийдэн ажил үсэд бас амжилт хүсье. За их баярлалаа. За үзэгчдээ 7 хоног тав мэдээлэл хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд хүргэлнэ. Дэлхийн цэцэрлэгч брэндүүдийн тавилгыг нэг дор өргөн сонголттойгоор худалдаалдаг говь хангаа мебель тавилгын сүлжээх дэлгүүр нь эрдэнчүүдтэй зориулан онцгой хямдралтай худалдаагаар бэлэг барьж байна. Тодорхойлбол шинээр орон сууц худалдан авсан авахаар төлөвлөж байгаа хэрэглэгчидтэй зориулан тавилгын хямдарсан үнийн дүнгээс дахин 5-аас 10% хямдруулан авах боломжийг олгож байна. Мөн бодонгуудаа 10-аас 40% онцгой хямдралыг зарлаад байна. Манай компанийн хувьд болохоор одоогийн байдлаар 3 сарын үед үнэхээр онцгой том хямдрал зарласан байгаа. Энэ хямдрал нь ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр Монголын ард түмэд хийх нь хамрагдаж болно. Одоо ингээ байр зээлээр авж байгаа болон одоо хавталтаа давтан ч юм уу авч байгаа ингээд хүмүүстэй манайх 5-аас 10% ямар ч бараг хямдарсан байсан, хямдраагүй байсан ч бараг 5-аас 10% хямдралыг өгж байгаа. Мөн дээрээс нь гарын бэлэг өгж байгаа.
буудангийн хувьд болохоор манайх аягүй том хямдрал зарласан байгаа. Одоо онцгой хямдрал гээд 10-аас 40% хямдралыг одоо буудан дээр зарлаж өгсөн байна. Манай компанийн хувьд болохоор онцлог давуу тал нь гэх юм бол буудангаа манайх өөрсдөө үйлдвэрлэдэг. Мөн Монгол гэрийн одоо бүх иж бүрэн тавилгыг үйлдвэрлэдэг. Импортоор оруулж ирж байгаа бараа маань зөвхөн урдаас оруулж ирдэг олон улсах гэж явдаг. Тэрнгээрээ давуу тал байгаа. Чанарын хувьд гэх юм бол манайх нийлээ сайн чанартай, олон улсын одоо үзэсгэлэнгээс аль чанартай, хямдхан аль болох чанартай ирнэ, хямдхан гэсэн одоо баримталж бараагаа оруулж ирдэг. Говь хангаа мебель тавилгын сүлжээ дэлгүүр классик, модерн тавилга, офис тавилга, хүүхдийн зочны өрөөний, галын, унтлагын өрөөний гэх мэтчлэн 7-8 төрлийн тавилгыг хамгийн өргөн сонголтойгоор худалдаалдаг. Говь хангаа мебелийн тухайд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд Буйданга дотооддоо үйлдвэрлэдэг юм. Мөн дэлхийд тэргүүлэгч Гуанжу, Малай зэрэг Европ стандартын чанартай тавилгуудыг хэм дүнээр оруулж ирэн худалдаалдаг. Онцлон танилцуулахад говь хангаа мебелийн Буйдангууд нь ор болдог, болдоггүй, өнгө загварын сонголттой, чанартай гихчлэн олон давуу талыг тань мэдрүүлэх болно. Та хүссэн Буйданга 10-аас 40% онцгой хэм дүнээр авах боломжтой. Гадна талын бүрээснээс бусад бүх хэд ангид 2 жилийн баталгаат хугацааг өгдөг юм. Үзэгч та бүхэн хүссэн тавилгаа мөн хаан банкны лизингээр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 89 тэгтэг 0408 дугаар утсаар лавлаарай. За Монгол улсад дэвсэг төвчин үүсч хөгжсөний 95 жилийн ой өдөр тохиож байна. За Монгол цэргийн одоо энэ өдрийг тохиолдуулан Орхон аймагт баяр ёслолын одоо нэгдсэн үйл ажиллагаа 3 дугаар сарын 17 өдөр зохион байгуулагдчихна. За маргааш пүрэв гараг одоо Монгол цэргийн өдөрт зориулсан үйл ажиллагааг та бүхэн амрын талбай дээр очиж үзэж сонирхох боломжтой. За энэ талаарх мэдээллүүдийг оргилцын орой мэдээлэлээр дамжуулан үзэж та бүхэнд бид хүргэх болно. 5 гарагийн мэдээлэл хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Баяр таа.